Баярлалаа мэдээ хүргэж байна. За аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын их усварт тулгуурлан 6% хүүтэй 6 жил хүртэлх хугацаатай олгохоор шийдвэрлэжээ. Аж ахуй нэгж байгууллагууд 6% хүүтэй 6 хүртэл жилийн хугацаатай нийт 2 их найт төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2028 он хүртэл олгоно. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд 2 сая жуулчин хөл авч 8 гаруй шинэ ажлын байр бий болгоно гэж тооцоолжээ. Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох. Гэхдээ одоо 6 жил хүртэлх хугацаанд 6% хүүтэй зээл гаргахаар одоо засгийн газрын тогтоол гарлаа. За Монгол Засгийн газраас олон улсын одоо томоохон аялал жуулчлалын салбарт зөвлөгөө үйлчлэгээ өгдөг Boston Consulting Group-тэй өнгөрсөн жилийн хугацаанд хамтарч ажиллаж одоо Монгол улсын аялал жуулчлалын нөхцөл байдал за хэрхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай вэ гэдэг энэхүү судалгаа гаргаж 2030 он хүртэлх стратеги тодорхойлсон. За ингэхдээ бид 2030 он гэхэд нийтдээ 2 сая жуулчин хүлээж авахар зорилт тавьж байгаа. За ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 10 орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлэх. За цаашлаад одоо эрчимтэй хөгжиж байгаа олон улсын энэ зах зээлийг Монголд илүү төвлөрүүлэх боломжийг бий болгоно гэж харсан. За ингийн тулд хамгийн гол зүйл юу байгаа гэхээр буцаагаад энэ салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзэж байгаа. Ингээд энэхүү хөрөнгө оруулалтын ойролцоогоор 11 орчим их найд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзсэн. За энийг хийж хэрэгжүүлэхдээ төрийн зүгээс бол томоохон дэд бүтээц нислэгийн тоог нэмэгдүүлэх, за одоо хот хоорондын дэд бүтцийг сайжруулах гэх мэтчлэн томоохон одоо хөрөнгө оруулалтуудыг улсын төрийн зүгээс хийж хэрэгжүүлэх. Нөгөө талдаа одоо жуулчдыг Монгол дээрээ дайд тухтай байх. За цаашлаад одоо дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжсэн хөрөнгө оруулалтуудыг одоо хувийн хвшлээс хийх зүйтэй гэж утсан учраас энэхүү одоо зээлийг гаргахаар төлөвлөж байна.